За энэ стратегийн ашиглал бүхий бүтээгдэхүүний хангамжны нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөлтөд танилцсан. За энэ баруун бүс дээрээс бензин шатахуун маш өндөр үнэтэй байгаа. Хуучин цагаан нарын дамжлага базын нефт баз гэдээ байсан. 90 баруун аймаг дээр увс ховд өлгөд одоо цав ёмкостын одоо багтаамж хэр байна хэдэн сая тонны багтаамжтай тэрний юу гаргасан уу юм. За одоогийн байдлаар энэ за энэ бензин өндөр орохоос өмнө энэ өнгөрсөн 2 жилд 1 литр бензин хотод 2390 байхад манайд 2800-аар авчихсан. Одоо 3350, хотод 2590 байгаа. Зөрүү нь 760 төгрөг. Тэгэхээр ч баруун бүс тийм өндөр байгаа зарим удааслагдсан сумууд дээр одоо дизелийн дэвш 4000 хүрсэн байна. За импортлж байгаа энэ бензин шатхуун импортлж байгаа компани өссөн уулж ингээд үнийг нэмдэг. Ягаад гэвэл хотоос салслагдсан гэдгээр хотоос зөөж штэ. Тэвч тэр баруун аймагуудыг ууссан баялагын овдынхны саанаас нь зөөж болдгоо юм уу тэр. Гэрэгийг тэгж хийж болдгоо юм уу юм. Зодын байдалтай одоо 760 төгрөгийн зөөрөөтэй биш шүү дээ. Энийг яа гэж бодож дараа тодруулъя. Дамтны юм шүү. За манай баруун бүсийн гол одоо агуулах хангалтын төв бол Баян Улгийн аймаг байдаг. За Баян Улгийн аймагт бол 15,000 тонны хадгалах савны нөөцтэй. За цаашдаа бол бид нэр Ховд аймагт бас дараачийн агуулах савны нөөцийг бүрдүүлэх юм бодлого барьж байгаа. Судалгаа тооцоолоор ингэж гардаг. За баруун бүсийн аймагуудын яагаад үнэтэй авдаг хоёр шалтгаан бий. Нэгдүгээрх нь бол баруун бүсийн одоо 5 аймагуд маань үндсэндээ Увс Ховд аймагт 92 бензин 3300 төгрөг байж байгаа. Импортлж байгаа үнэ нь тээвэр логистик нийлүүлэгчдийн нөхцөл байдлаас шалтгаалаад $1050 1 тонн дээр. Улаанбаатарт орж ирж байгаа үнээс $300 үнэтэйгээр орж ирээд байгаа. Нэг зүйлийг хэлье, юу гэхээр баруун бүсийн аймагуд маань Евро 5 стандартын шатхуун хэрэгэлдэг шүү. Одоо Евро 2-ыг биш. Хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнүүдийг хэрэгэлдэг. За тэгээ тээвэр дизель түлш бол 3860 төгрөг байх хэвээр. За эндээс бас ингээд мөн 960-аас 1100 орчим өндөр үнээр одоо Евро 5 стандартын бүтээгдэхүүн худалдаа авч байгаа. Зүүн аймагуд бол төмөр замтай 90 цаваар орж ирдэг учраас харьцангуй бага үнэтэй байдаг. Цаанаасаа нийлүүлж байгаа байсан гişүнэ. Цаанаасаа нийлүүлэгдэж орж ирэхдээ автомашинаар орж ирдэг. Баян Улгийн аймаг дээр төвлөрдөг. Баян Улгийн аймагаас тараагддаг. За ингэхдээ Газпром нефт гэж компаниас орж ирдэг. Төвийн бүсээр орж ирж байгаа голлох бүтээгдэхүүн бол Роснефтээс орж ирдэг. Газпром гэдэг компани бол зөвхөн Евро 5 стандартыг үйлдвэрлэдэг. Евро 5 стандарт нь бол 300 төгрөгийн үнэтэй байгаа байхгүй юу? Тонн тутамдаа. Тийм учраас энэ их үнэтэй болчиход байгаа. Сая 8 дугаар сарын 1-ээс эхлээд баруун бүсийн импортыг хаацсан Улаанбаатараас бид хангаж ирсэн. Улаанбаатар Эрдэнэтээс хангаж ирсэн. Ингээд бол тээвэр логистик ингээд автомашины ингээд зардал нь ороод хугацаа ороод бас нэлээд асуудал бэрхшээлтэй байлаа. Сая одоо Монгол Улсын ерөнхий сайдын Орос улбаны улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд бид бол Оросын талтай тохиролцож баруун бүсийн импортыг нээж 12 дугаар сард үндсэндээ импорт дахин нээгдээд орж ирж байгаа. За удахгүй одоо гол импортыг нийлүүлдэг Рисчан компаниас бол өгсөн мэдээллээр 2000 тонны А92-ийн захиалгыг өгсөн 3160 төгрөг өөрөө 3300 орчим төгрөгөөр бол зарнаа гэсэн ийм одоо мэдээллийг өгсөн биднэрт. Тэгэхээр баруун бүсийн маань одоо үнэтэй байгаа гол шалтгаан бол тэр. За баруун талаас орж ирж байгаа нь сая л нээгдлээ буцаад.